хэсгийг өнөөдөр танилцуулъя. Энэ номыг авсан хүмүүс анхаарлаа нааш нь хандуулж агаарай. Номоо ингээд дэлгээд артлын хэсгийг нээх юм бол яг ийм хуудаснууд байгаа. Тэгэхээр энэ хэсэгт хизээч эхлүүлж болохоор тэмдэглэлээ одоо өөрөөр хэлбэл 2025 онд ч эхлүүлж болно, 26 онд ч 27 гэд хизээч эхлүүлж болох боломжтойгоор энэ дизайн хийгдсэн байна. Тэгэхээр энэ дэвтрийн давуу тал нь хизээ сүүхэн тэр өдрөө тэмдэглэлээ хөтлөөд явах боломжтой. Хамгийн эхлээд нийт унтсан цагаа тэмдэглэж явах юм хэсэг байгаа. Яагаад гэвэл нойроо хангалттай авсан нөхцөлд эрүүл мэндэ дэмжих боломжтой. Тэгэхээр хамгийн эхлээд нойрны талаар оруулсан байгаа. 5-аас бага цаг унтвал бас 8-аас илүү цаг унтвал ямар үр нөлөөтэй вэ гэдгийг номынхоо уртлын хэсгээс харна. Тэгээд нойрныхоо ханамжийг энэ хөөрхөн жижигхэн одууд дээр тэмдэглээд явах юм байна. Нойрны ханамжаа сайжруулахыг хүсэж байгаа бол номынхоо өмнөх хэсэг буюу судалгааны хураангуйгаа харж үзэх хэрэгтэй. За дараа нь 12 цагийн завсарлагыг хоол боловсруулах эрхтэндээ өгч чадсан уу үгүй юу гэдэг талаар оруулсан. Хэрвээ чадсан бол тийм гэдэг хэсгийг зураад явна. Чадаагүй бол ард талд нь маргааш дахиад хичээгээрэй гэд хөрхөн ийм санамж байгаа. Инхээр энэ ном тэмдэглэл бол таны хамгийн дотны найз, коуч одоо туслах байж болно гэсэн үг. За хоолтоо сайжруулъя гэж бодож байгаа хүмүүс шимт хичээлийнхээ хэмжээг нэмэгдүүлээ, хоолтоо ер нь сайжруулъя гэж бодож байгаа бол энэ дээр бичиж явах маш чухал. Яагаад тэгэхээр хүн бичээд явхаараа би юу идээд байгаа вэ? Миний бие рүү, миний ходоод руу юу орж байгаа вэ гэдгийг анзаарч эхэлдэг. Жишээлбэл эслэг ногоо, жимс ногоогоо хэдийг авсан бай. Энэ дээр 5 жимс ногоо идэж чадсан бол тэмдэглэгээ хийн. Дараа нь мэдээж шингэнээ нөхөж чадж байгаа юу? Одоо цай ус сайн ууж чадж байгаа юу гэдгийг энэ тэмдэглэгээр бас ингээд харуулчихсан. Үн дээр зураад тэмдэглээд явна гэсэн үг. Дасгал хөдөлгөөн. Энэ талаар маш сайн судалгаануудыг, сүүлийн үеийн судалгаануудыг хураангуйлаад номынхоо өмнөх хэсэгт цогц болгоод оруулчихсан байгаа. Тэгэхээр дасгал хөдөлгөөнөө хийж чадсан бол ямар төрлийн хийцэн бэ гэдгийг энэ тэмдэглэнэ. Жишээлбэл гадаа салхин туурдтай алхаж чадсан бол энд бичнэ. Чадаагүй бол нөгөө маргааш дахиад хичээгээрэй гэдэг тэмдэглэгээ маань байгаа. Хамгийн төгсгөлд нь их гоё хэсэг байгаа. Өнөөдрийнхөө талархлыг энд бичих юм. Ер нь хүн стресстэй муу юм руу илүү их анхаарлаа хандуулах гэдэг. Тэгвэл энэ хэсэг дээрээ талархал. Өнөөдөр юу сайхан байсан бэ гэдгийг бичнэ. Тэгээд маргааш нь зорилгоо энэ хэсэг дээр бичих юм байна. Ер нь зорилгоо тодорхойлж чадсан хүн маргаашийнхаа тэр зорилгыг биелүүлэх боломж нь илүү өндөр байдаг учраас энэ мэдчилэнгээр бүтэн жилийн туршийн тэмдэглэгээ хийгээд явах юм бол эрүүл мэндэд ямар үр дүн гарахыг энд харуулсан байгаа.